За ингээд дараагийн манай номын эзэдийн бол Монгол хүнийг моргиугээр, морин хуургүйгээр төсөөлөшвэ. Тэр тусмаа алдарт гарамгаа уяж, гарамжав өвөгийн зэхүү, ган тулгын урт насанг, молор эрдний морин хуургүйгээр төсөөлөхийн аргагүй блэ. Эдүгэ морин хуура дэлхийн дивжэнээс уртлах үлсэд үнэт хувь нэмрээ оруулж зүтгэж яваа морин хуурч ган тулгын урт насны таныг алдарчуулан тайзнаа залъя. Монголын урлаг гэдэг агуу зүйл юм аа. Хаач явсан олны сонрыг мэлж, мэлмийг хялгаалгаж яадаг энэ агуу зүйлийн энэ урлагийн тогоонд буцаж яваадаа баяртай байна. Тэгээд энэ өдрийн эзэд болон номыг зохиогч галаахта ажлын өндөр амжилтыг хүсье. За ингээд монголчууд Америк номны эзэдийн мандараа л өргөлжилж байна. Ингээд дараагийн зочин маань за та бүхэн санаж байгаа хаа өнгөрсөн жил Денвер хотод орон мөксийн одоо уралдаан болсон. Монголын одоо зохиолч Яруу Найрагчтай бас уулзуулсан ийм сайхан үйл ажиллагаа болсон. За энэхүү үйл ажиллагаа галуутрах маань сурвалжиж энэ монголчууд Америк гэсэн номдоо бол оруулсан байгаа. За тэгээ энэ удаа Тулг клубийнхний мэндчилгээг та бүхэндээ хүргье. Денвер хотоос уран уншлагын Тулг клубыг төлөөлөн миний бие хүрэлцэн ирлээ. Тэгээд олонлоо ярьж амжсангүй. Гэхдээ Тулг клубийнхний маань сэтгэл мэндчилгээ надтай хамт яваа юм шүү. Та бүхэн хүлээн авна уу? Алтран гэр надад хэрэггүй. Алтан гэрдэнс мөрч хэрэггүй. Атаархал хорсол бас хэрэггүй. Агшин зорын оник хэрэггүй. Үзэн надад зөвхөн хэрэггүй. Умрын бийслэх уйтгар хэрэггүй. Унган байх нэг бас хэрэггүй. Ойхон забан насанд олон юм хэрэггүй. Томцсон
Магтаал надад хэрэггүй. Тоо байсан зэмлэл надад хэрэггүй. Одон медаль надад хэрэггүй. Онцгойрхын өвчин надад хэрэггүй. Би бодол сэтгэл минь бүрдийн далаар жигүүр хийж би их өрийг бурхтын бинжийн залж забонос хинэх мэндэн гойлон нисод замбатгийн дор амбирч яваан баярлалаа. Үчигэн нэрч намайг гэж спорт бүтээг өдрийн бодволж бохиндон хорсож амьдрахгүй байхгүй мангар хайгцэн хайрын юм би сүрхгүй адинаад хүчмэн чангад андагт чинамайг дагаад бүжигд мэднэс чинь оч цацрах болтгоо яг нэг үрчлээ зогтох болтгоо бүжигэргэх забанасаа. Одоо тайзнаа дараагийн урах зочин маань Монголын сайхан бүсгүйчүүд сарангой ээж нарын маань төлөөдөд болсон нэгэн сайхан эрхэмсэг бүсгүйг урин залхтай тун таатай байна. Өөрөө өвдсөн зовсныг эмчилж эрүүл саруул бодохын баяр цэнгэлийг бусдад бэлэгдэж явснаас биш өөрөө гинтийн нэгэн өдөр бүр хэвтрийн хүн бодон чинээ төсөөлж яваагүйч өөхт ирсэн зовлон бэрхшээл саадаг унигийг өшөгчөөд гарч чадсан агуу гайхамшигт эрхэм хадагтай пүрвийн солон эмч таныг тайзнаа эрхэм хүндэтгэлтэйгээр урин залж алдаршуулан магтан дуулъя. Пүрвийн солон энэ сайхан үжиглэлд бид нэр оролцоход охин дэлгэр жаргалын хаамт Миннесота мужаас хүрэлцэн ирлээ. Тэгээд гадаа ахыхаа хийсэн энэ агуу номонд багцсандаа би туудаас их баяртай байна. Бас энэ номонд оролцсон бусад Монгол ахын дүүстэй өргөж дэлбэж дэлгэрч яваарай гэж хүсэн өрөө. За ингээд тайзнаа дараагийн зочноо явъя. За энэ зочин маань мөн солон гэгч юм охин бүрийн дэлгэрч яваад байгаа. За ээжтэйгээ хамт монголчууд Америкт гэсэн энэ номд бас зөвхөн ярилцлага өгсөн байна. Миний хайрыг татах гэж учиртай төрөө юу? Монгол бүсгийн мужигчлан улам хөөрхөн болгоё гэдэг сайхан дууны бадгаас хэлмээр санагдаж байна. Ухаан дээжээс унсан болохоор ухаантай байгаас яах вүлээ? Сайхан ээжээс мэдэрсэн болохоор сайхан төрөхгүй яах вүлээ? Дайчин ээжийн охин болохоор дандаа ялахын төлөө тэмцэж дөрж яваа Тэнгэрлэг нэгэн сайхан бүсгүй та бүхний өмнө өрн зах гэж байна. Америкийн монголчуудын дунд өнгөрсөн жил анхудаага зохиогдсон сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний дэлбэрийн шагналд пүрвийн дэлгэр жаргал. За сайн байна уу? Өнөөдөр бол 8 сарын 18 болж байна. Тэгээд 2011 оны 8 сарын 18 буюу 19-нд би Лос Анжелес хотод болсон Америкт Азийн нийсийн тэмцээнд оролцож тэрүүн дээд байрыг эзэлсэн. Тэгээ яг жилийн дараа ингээд та нартай хамт байхад надад бол үнэхээр сайхан санагдаж байна. Би хийх хөгжмийг бол Америкт сайн дураараа сурсан. Тэгээд өнөөдөр та нартай аяны шоу бас үлэмжийн чанарыг тоглохыг хүсэж байна.
Одоо Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд ноён хас базрын бэх бат таныг халуун дулаан сэтгэлийн үгээ элгэн садан монголчууд та бидэндээ хуваалцсан уу хэмээн өрн залъя. Ноён хас базрын бэх бат. Бэх бат сайд монголчууд Америкт номны миний өмнөдгөл үгийг бичсэн байнамаа. За та бүхнийхээ энэ орон амар амгалан айлтгая. Гадаагийн ээлжид ном гарна гэдэг сураг сонсоод би дотроо их баярлсан. Гадаагийн тэр олон өгүүлэл нийтлүүдийг та бүгдээрээ амтархан уншдаг. Энэ удаагийн ном нь монголчуудын тухай. Америкт монголчууд ялангуяа залуучууд маань ямар гэгэн хүсэл мөрөөдөлд хөтлөгдөж юунд хүрч байна уу? Юунд хүрч болдгийн бэ гэдгийг яруу тодор сайхан харуулсан ийм баян тансаг сайхан бүтээл болсон гэдгийг би өөртөө итгэж байна. Байгаль дэлхийн нэг сайхан үзэгдэл байдаг солонго гэж. Солонгыг 7 өнгөтэй гэдгийм байна лээ. Гадаагийн нийтлүүд бичсэн, туурвсан бүхэн солонгын 7 өнгөөс хавьгүй их олон өнгөтэй байв. Тэр олон өнгө дотор төөрч бодлох явдалч бий. Төвөггүй гол өнгийн олж барих ч одоо бий. Тэр олон өнгө дотроос ганцхан гол өнгөл ноёрхож байдгийг би онцолж хэлмээр байгаа. Тэр бол үнэн гэдэг өнгө. Үнэн гэдэг өнгө. Хамгаас гоё гайхамшигтай яруу мөнхийн өнгө бол үнэн гэдэг өнгө юм аа гэдгийг Галбаатарын бүтээлээс бичсэн, туурвсан тэр бүхнээс бол олж харж бодно гэж ингэж хэлмээр байгаамаа. За ингээд олон үг яах вэ? Монгол улсын элчин сайдын яамны нэрийн өмнөөс галаадан энэ өргөмжлийг гардуулъя. За их баярлалаа. Энэ элчин сайдын миний номны өмнөдгөл үгийн хамгийн сүүлийн өгүүлбэр нь энэ оронд жинхэнэ Монгол саятангууд олон олноор төрөх болтугай гэж бичсэн байсан. Би бас тэр өрөөд бат оршигэ гэж бас өөрийнхөө өмнөөс элчин сайд гүнээ талархал илэрхийлье. Их баярлалаа. Дэлхийгээр тархан суугаа монголчуудын зар мэдээллийн нэгдсэн төв орлоо.com